Энэ асуудлыг хойшлуулсан саналтай байна. Яг тэгвэл одоо сангийн сайдаас бусад сайд нь ирээгүй шүү дээ. Тэгээ Байнгын оронд одоо энэ том бараг 200 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зээлийн хэлцээрийг танилцуулахад ингэж хандж байгааг бол миний хувьд бол их хурлын гишүүний хувьд бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яам ирэмблэн гэж байна. Тэгээд одоо яг яаж ирэмблээд байгаа юм бэ? Энэ одоо эдийн засгийн яам байгуулагдсанаар эдийн засаг сайжрах, ирэмб зөв тогтоох үүрэгтэй яам бидтэй энэ ч одоо. Тэг ингээ хараад хахад ерөөсөө ийм байхгүй байгаа юм. Сангийн яам бол одоо төлөвлөлт хийдэг байгууллага биш шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн яам энэ дээр бол гол үүрэгтэй оролцох ёстой. Ер нь бол ингээд энэ зээл гэдэг чинь зүгээр аваагүй шүү дээ. Буцаага төлнө. Тэгээ зүгээр өгж байгаа юм шиг л ингээл нэг авдаг. Тэгээ ирэмбэ зөв тогтоодгүй. Тийм учраас энийг бол одоо энэ удаа бол хойшлуулах нь зөвөө. Сайн ягталж, эдийн засгийн яам тайлбараа хэлж, бусад салбарын сайдын тайлбараа ярьж явахгүй бол салбарын сайд чинь төсвийн ерөнхийлөн захирч үстэй. Тэгээ хэдэн төрийн нарийн бичгийн дарга явуулчаал. Тэгээ өнөөдөр засгийн газрын уралдаа өдийн өмнө бас одоо өдөөс хойш тэгээд энэ байнгын оронд оролцсон шүү дээ. Тэгээ энэ ер нь энэ томоохон одоо зээлэр авч байгаа төслүүдийг бол цогцоор нь шийдэх ёстой. Байнгын орооны одоо гишүүдтэй би санал нэг байгаа. За хүний нөөцөө бэлдэх ёстой, ашиглалтын зардлыг яах юм. Тэгэхгүй тэгээд ингээд одоо нэг гашуун туршлага байгаа шүү дээ. Нэг хоёр зэрэгэлдээ аймагт, нэг аймагт нь эхо аппарат бишээ CT томограф аппарат авцсан. Тэгсэн тэр аймагт нь ажилуулах эмч байхгүй. Зэрэгэлдээ нөгөө аймагт нь эмч нь байгаад байдаг CT аппарат байхгүй. Тэгээ би энийг бол энэ хуурилтын бол тийм оновчтой байгаа гэдэгт бол би бол эргэлзэж байна. Яг хаана яаж хуурлахад ямар үр дүн гарах гэдэг. Ер нь бол эрүүл мэндийг хамгаална гэдэг чинь урьдчилан сэргийлэх ажил. Вакцин, анхан шатны онцлогоор төөнсөж ингээд өвдсөн нэг олон тоног төхөөрөмж аваад одоо орчин үеийн тоног төхөөрөмж аавна. Нөгөө л хонхон дуурахаар дамран таг гэдэг шиг, хоёулаа дуурахаар ламан таг гэдэг шиг тэгээд айгүй л одоо ажилуулах эмч нь байгаа мó байхгүй мó. Зүүн нь бол энэ төслийн хүрээнд эмч нарыг нарийн мэрэгжлэр гадаадад дунд богино хугацаагаар сурах хэрэгтэй. Хамгийн багадаа 3 сараас дээш хугацаагаар. Тэгжээж энэ аппараттай чи ажилд сурна. Орчин үед ямар одоо дэвштэй технологи олон улсад хэрэгжиж байгаа гэдгийг мэдэж ирнэ. Тэгээ энийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Зөвхөн аппарат авснараа асуудал шийдэгдэхгүй шүү гэдгийг би бас зориуд онцолж хэлье. Тэгээд одоо энэ эмчнэр дээр ихэд ингээд ийм механик ажиллагааг нь бууруулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Тэр доктор одоо профессор хүн гэдэг чинь олон 10 жилийн туршид мэдлэг өрөмтөл тэр зөвхөн шийдвэр гаргадаг хүн байдаг. Манайд харамстай нь механик ажиллаар дардаг. Тэр эмч онцлогоо шинжилгээг үзээд хамгийн зөв эмчилгээний тактик шийдвэрээ гаргадаг хүнийг бид нар хайрлаж тэрийг бэлтгэж явах хэрэгтэй болохоос үүш эмчээр хамаг механик ажил хийлгээл эмч нь одоо хамаг стор юмыг бичдэг механик ажил гэдэг энээсээ эрүүл мэндийн салбарын шинжил өөрчлөлт энэ одоо зээлийн зориулт бол одоо хэрэгжнэ. Түүнээс биш одоо ингээд баахан тоног төхөөрөмж авснараа асуудал шийдэгдэхгүй. Өвдсөн тоног төхөөрөмж аваад биш өвдгөөс өмнө урьдчилан сэргийлэх ажил дээрээ төсөв олон улсын одоо энэ зээл тусламж байгууллагын дотоод нөөц бололцоо бүх юмыг ингээд зохицоор нь шийдэж үр дүн гарна. Тэгэхгүй олон жил тоног төхөөрөмж зээлээр авлаа шүү дээ. Ямар үр дүн гарсан. Тийм учраас мөнх хязгаарлаг шүү хэлнэ.